Шинэ жилийн ингээ спешиал бичлэгийг маань яагаад байна? 300 дагагчтай бас спешиал. Ширээ. За бид тэд явсаар байгаад ингээд Японд ирсэн. Одоо энэ гэрлийн шоу болж байгаа. Тэгээд жил болгон 12 сарын ихээр одоо ингээд энэ шоунууд ерөнхийдөө ингээд Токиод бий болдог. Тэгээд энэ жил бид тэд ингээд Япондгийн Midtown Tokyo билүү. Энд дээр ирээд үзэж байна. Их хүнтэй байна. Амттай өдөр болохоор. Бай. 아예나. 아. 맛있어. Listen. Siri. Uh-oh. 이미 막 이는 거의
Баярлалаа. Энд Зарагийн өвлийн хямдралцсан. Тэгээд би энэ нэг хэдэн юм аваад тэрний эхний ээлжийн юм ирсэн байхгүй. Бид тэр авсан юм бас unboxing бид үзэлт юм уу гээд энэ дотор байгаа байвцгаа. Сайн дахиад юм байгаа. Тэгээд цан. Та энийг шинжилээр өмсөх палаж. Ба одоо өдөр тутмын ерөнхийдөө сүмсгөр явж байгаа палаж. Энэ палаж авсан. Дахиад нэмээд бас хэдэн юм байгаа. Бид нэр нь ихээр асуудалтай заяа. За дахиад нэг шууд ирсэн. Тэрийг одоо энэ чантай хамт unboxing нэ. Тэгээд энэ яг өнөөдөр өглөө ирсэн. Энэ давсан нөгөө нэг юмны үлдэгдэл юмнууд нь ирсэн. Одоо яг өөрийнх нь reaction-тай хамт unboxing хийцгээе. Нүцнэ. Манай хүмүүс фонд үзбайгаа. Тэгээд чи сонгоод ирлээ. За. Ним. Юу агаад хэлцгаая. Энэ чанд авсан юм. За хамгийн ихэнд энэ юу вэ? Китэтэй таамт. За ийм китэтэй таамт авсан. Энэ хавтай юм гоё юм. Кира. Ийм гоё юм байна. За нэг ийм таамт. За хэд нэг таамт. Энэ хавтай. Энэ брэм үзүүл юм шүү дээ нэ. Энэ хавтай. Энэ таамт. Зэрэг дээр ерөнхийдөө өдөр тутамдаа нэг ийм энэ тамт юмшиг аяга зөөлдөг. За тэгээд хоёр өмд авсан. Ийм ягаан өмд. Ийм өмд. Даавн мөнгө өмд юм байна. Ямар байна? За тэгээд ийм нэг өмд. Энэ бүр гоё юм биш. Энэ бүр юм биштэй. Ийм саарал өмд авсан. Тэгээд харуулах юм болоо. Ингээд надад 5 настай хүүхдүүдийн өмнө хэлээд авсан. Бараг 1 нас томоор авч байгаа. За, таалагдсан уу? Яг аль нь таалагдав? Гиттэй цамц маш их таалагдав. Аа. Чамд энэ өмднүүд нь таалагдж байна уу? Таалагдж байна. Ааха. Тэгвэл тэгээ одоо хоёулаа гоё хувцснуудаа өмсөд тэгээд гоё явна штэ тий. Энийг би энэ яаж юм дэж үү юу? Дажгүй юу. Жоо ханиалгаж байгаа тий. Да. Хоёулаа тэгээ гоё энэ хувцас өмсүүлээд зургийг авна заа юу. Энэ юу идэж байгаа? Маг. Яны мах идэж байгаа тий. Маг. Гоё амттай байна уу? Ийм юм ийм. Наагатай маагатай. Наагаа. Нэг нэж төх юм уу? Үндэ? За нэг иймэрхүү худалдаа авалт хийлээ. Тэгээд unboxing with Sarul байлаа. Баярлалаа. За өнөөдөр сайн уу? Өнөөдөр сайн уу? За өнөөдөр 12 сарын 24 буюу Christmas Eve болж байна. Тэгээд бид гурав юм гоё юм шинжилээ юм гоё яг хоо тадарч байна. Ийм гоё кейк сайн манай ахыг ч хоёр авчирж өгөөд. Энэ л тус бэлэг өгсөн тийм. Энэ л бэлэг нэ нүү? Энэ бэлэг өдөр дээ. Идчихэж. Ампамаантай ийм бэлэг өгсөн. Энэ дотор нь ингээд дүүр ампамааны чихэрнүүд байсан. Яаж фокус хийх? Япончууд болохоор ямар шууд юм идчихсэн тэгж авч чинь. Япончууд одоо шинэ жилийг яг яаж тэмдэглээд байна? Юу тэгтэй тааж.
Япон хүмүүс 25-нд яг Christmas гэдгээр нэг Christmas гэдэг юм л дээ. Тэгээ 31-нд 1 сарын 1 нь Япончуудын хувьд цагаан сар нь болдог. Тэгэл болно шүү дээ. Тий. Christmas-аар Kentucky буюу KFC ямар их авч идэх. Тэгээд ийм суу strawberryтэй Cake. кейк гэдэг. Strawberry cake нь. Тэгвэл Отонбатын шинэ жилийн хамгийн дуртай кино юу вэ? Чи ямар кино? Кино юу? Тий. Шинэ жилийн хамгийн дуртай кино юу? Тий. Тэг ганцаараа тийм тий. Гэтэ ганцаараа хэдгээр ангид Нэгдүгээр анги. хэдгээр ангид дуртай мó. Тэгээд би бас шинэ жилийн холбогдол Christmas шинэ жилийн холбогдол киног бол юм дуртай. Jim Carrey-гийн хаалцсан гэх юм. Christmas Carol тэрэнд дуртай. Тэр түүхэнд дуртай. Christmas Carol. Үнэндээ? Аа. Хатасаас уу. За харин чи Би юу? Би мэдээж гэртээ ганцаар дуртай. Тэгтээ. Би гэртээ ганцаар 20 дугаар ангид дуртай. Бас Love Actually гэд англи кинон дуртай. Тэр киног жил болгон ээжтэй хамт үздэг. За тэгвэл чиний дуртай шинэ жилийн дуу юу вэ? дуртай. За. Миний хоббит. Миний шинэ жилийн дуу ямар дуу дуртай вэ? Мэдэхгүй байна уу? Арай мэдэхгүй байгаа те. Монгол дуу гэвэл би Урдын шинэ жилийн дуунд дуртай. Ариунагийн шинэ жилийн дуунд дуртай. Тэгээд Сарантайгийн цагаан шинэ лөө. Аа. Угсаа энэ гурван дуу л байгаа хөтэй. Тэгээд гадаад дуу гэвэл Энэ ч од бичлэг дунд ямар амар хамраа үт юм бэ? Wham-ийн Last Christmas дуртай. Тэгээд Christmas Tree лөө. Rockin' юу лээ? Rocking Around Christmas Tree. Тийм энэ хоёр дуртай байна. За харин чи. Миний юу лээ? Дууны хувьд гэх юм бол нөгөө нэг шүү. It's the most wonderful time of the year. Тэр дунд дуртай. Өөр яг ер нь бүхэл дуу сарын шинэ жилийн дуунууд гоё л доо. Тэгээс нөгөө нэг юм жоохон байхад сургуулийн Орс Анастасия нөгөө хүүхэлдэйн кинонд гардаг тэр зэгтээ яг шинэ жилийн дуу биш л те. Гэхдээ яг тэр дуу яг тийм Vals юу лээ те. Анастасия хүүхэлдэйн кинонд гардаг тэр дуунд их дуртай. Яг жоохон байхад спорт зал руу ороход тэр дуу ингээ явдаг. Тэгээ Орс ер нь би бүр микрофонтой харьцаас орцсон юм шиг л шүү дээ. Орс яг тийм шинэ жилийн дуунуудад суугаарай. дуртай. Гэхдээ яг тэрийгэ жилж мэдхгүй байгаад байна. Ингээд сонсоод үзэх юм бол энэ нэг. Гэхдээ хамгийн түрүүнд бол тэр Анастасия хүүхэлдэйн киноны тэр айдоо орж ирж байна. Чи минийх шүү дээ энэ. Аавынх нь шүү дээ. За тэгвэл Last Christmas тэгвэл чиний хувьд хайрын дуу юу, Christmas-ын дуу юу? Харин доо. Харин доо. Тэр бүтлгүй хайр хизээ тохиолдож байгаа. Тэгэхээр Christmas-аар тохиолдож байгаа. Шинэ жилийн тухай дурсамж. Дурсамж. Тий. Бүтлгүй түүхөө. Би шинэ жилтэй холбоотой шүү дээ. Тий, шинэ жилтэй холбоотой. Би цэцэрлэгт байсан юм аа. Цэцэрлэгийн шинэ жилийн баярт анх удаа орж исэн. Тэгээд би чинь Сантад итгэж байгаа шүү дээ. Тэр хүүхдээс юм чинь. Миний амьдралдаа харсан хамгийн анхны Санта. Цэцэрлэгийн багш биш. Цэцэрлэг дээр ингээд нүр хагаад байна. Цэцэрлэг дээр Санта ирээд бэлэг тараана гээл
Тэгээ би ч нэг хуучин он, шинэ он гэд хуучин он болж ирсэн юм аа. Хөтлөж мөтл. Биш хөтлөх биш зүгээр нэг үг мөг хэлж ирсэн би хуучин он болоод. Тэгэл би ингээ Сантад амар итгэл өнөмшөлтэй байж байгаа л Сантагаас бэлгээ авахгүй ч манай зүгээр биеийн тамирын эмэгтэй том биштэй багш байсан. Тэгэл би гэл амар уурмаа орж ирсэн. Тэгэл мэй бүтлгүүд өгөх юм да. Миний яг шинэ жилийн дурсамж гэх юм бол яг зөндөө байгаа. Гэхдээ яг шинэ жил гэж ангууд нөө цэцэрлэгийн шинэ жилийн дараа айгу гой бэлэг өгдөг. Тэрэн дотор нөгөө Виспа шоколадын сүү шоколадтайг яг ингээ өгсөн байсан нэг жил. Тэгээ мүлт. Тэгээ нөгөө нэг юм бүрэнки нэг юм бохнууд эдэг гэсэндээ юм уурт. Тэгээ ингээд бүрэнки бох тийм бох энэ төргээд дандаа гой юм өгцөн. Тэгээ би тэр бүгдийг ер нь бол ганцаар идэхийг маш их хүсдэг гэсэн бүгднгийн подогдлоо. Гэтэ мэдээд гэр бүлийнхэнтэйгээ хуваах хэрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр тэр шоколад тэр бүх одоо уух зүйл ундаа буух зүйлийг амар хайрлж иддэг. Нандинан одоо ингээд чи хязгаартай идэж байгаа болохоор тийм болохоор шинэ жил гэхээр ягаад ч юм яг тэр надад сүү шоколадтай Виспа айгу юунд орж ирдэг. Дурсамжтанд орж ирдэг. Тэгээ ер нь бол Монголд бол шинэ жилийг тэмдэглэх маш гоё урамсгалтай болдог. Яг хамгийн гоё хоолоо игээд гэр бүлээрээ тойр сууж идээд он гарахыг хүлээгээ суух тэр бүх зүйл маш гоё. Ийм дурсамжууд байна. Бүтлгүүд түүх гэвэл одоо толгойд очих байна. Юу юм бэ? Бүтлгүүд түүх. Юустэй юм аа энэ чи над дээр ингэж Ой ингээд миний ингээд влогны шинэ жилийн ингээд спешиал бичлэгийг мэн яагаад байна? 300 дагагчтай бас спешиал. Энэ